Хөө за. Эзгүй айлд өөрийн юм шиг сууж байдаг. Аваа ир байх нэ. Юу хүн бэ чи аа? Аха, энэ нөхрийг цагдаа дуудаад өгчий. Гү. Та хоёр намайг буруугаар бодоод байна. За хоёр монд минь битгий хүн явуулаад ээ. Энэ хүнтэй танилц. Манай энэ хоёр хүнээр тоглоомдохгүй хийгээд идэх юм аа. Та ойлгоно үз. Доржхон дэгчийн хүүхдүүд байжээ. Хайж сүрдэхээр сүрхий царайнууд нь алга болж инээмсэглэн нэгнээ нудраад шилээ маажин зогсох нь яг л жоохон хүүхдүүд шиг ажээ. За сайн байна уу та? Сайхан амарч байна уу? Хэрэг зөрөг юунд уу? Хит удах хаана уу? Би танаас сумаас ногоо авах гэж хотоос ирсэн хүн байна. Доржхон дэгч харин манай хоёр хүүд туслана гэсэн юм. Ээж үү? Хүй, та хоёр бол. Хүнд аягны амсарч зуулахгүй ам руу норчих гээл ах юм. Ийм хүү доржхон дэгчийн хоёр хүүтэй танилцсаж нөхөрлөөд өргөс тэмэх авах тухай ярилцав. Игчийн том хүү Батуулд зах дээр очиод цагаан хоолоогоор өгөрцийн хэмжээгээр авнаа. Өгөрцийн хэмжээгээр авна гэж зарлав. Үдээс хойш доржхон дэгчийн гэрийн гадаа шуудаа өгөрцийн үүрсэн хүмүүс цовж эхэллээ. За ингээд ажилч эхэллээ дөхөө. Аваад хэллээд байгаарай. Энэ юу вэ? Өстө нөгөө далайг шангаар эмздэг үлгэр шиг л юм болох нь тийм байхаа. Хөөе мөн. Хүн танихгүй газар ийм жижигхэн хилээр ногоо авна гээд л явж байдаг. Мөн лот хүнээ. Арай дөрөв юм олж ирэхгүй болж энэ мэдгүй. Батуулд том хил авчирснээр ногоо гудалдаж авах ажилд орлоо. За, та нартай баярлалаа. Ингээд би буцъя да. Гүй, энүүгээр би яах вүлээ? Үгүй яах юу ах вэ? Ингэж хөдөлмөр болж авсан ногоогоо хөлтөөчгөл хүн минь ойлгохыг гарна шүү дээ. Ийм хүү Улаанбаатарын зүг хөдлөв.